За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Баялаг үтгэгч дэмжих холбоо Сүхбаатар аймгаас оролцож байгаа. Сүхбаатар аймгийн салбар орон дараа буцаах гэж байна. Тэгэхээр хэд хэдэн зүйлүүдийг би бас хэлье. Яг нэр зохиж та хэдээс асуухаас үүдгээр миний ярьж байгаа зүйлүүд дээр та бүхэн бас хариуцахаар асуултууд дээр нь хариуцах ёстой гэж бодож байна. Нэгдүгээр энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь маш ач холбогдолтой. Энэ улс орн хөгжихийн тулд зайлшгүй Монгол улсын үндэсний брэнд бүтээгдэхүүн гэдэг зүйл бол шаардлагатай. Гадны улс орнуудад энэ экспортын одоо чуулга уулзалтын манд сэдв экспортын арга замууд гэдэг байгаа шүү дээ. Гадны улс орнууд хөгжлийнхаа бас тодорхой хэмжээнд хөгжсөн улс орнууд очсон учраас манай орны юг хардаг байх вэ? Үндэсний тэр брэнд бүтээгдэхүүн буюу үндэсний хувцас, тэр уламжлал, соёл тийм үү? Тэнтэй холбогдолтой зүйлүүдийг аялж явах явцдаа болоод өөрийн улс орондоо авчрах сонирхол байдаг. Зүгээр энгийн жишээд дуртахад хятад явж байгаад өөр монголчууд өөрсдөө ярьж байгаа. Та нар ирээд ингээ бүтээгдэхүүн авах юм аа. Наадах чинь бол эдлгээд авахгүй байхгүй. Монголоос орж иж байгаа бүтээгдэхүүнүүд бол үнэхээр миний энэ насны одоо хэрэгцээг хангах ийм бүтээгдэхүүн байна. Тэгээ та нар яагаад тэрийг аваад байдгийг гэд ингээд байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар эх оронч хандлага гэдэг зүйл дээр анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ. Ингээ хоёр бүтээгдэхүүн байж хахад гадны гэдэг ингээд бах юм. Энэ чинь аль нь надад хэрэгтэй вэ? Илүү удаан би хэрэглэх вэ гэдэг чанарын тал дээр нь буюу агуулгын тал дээр нь харахгүй, хэлбэрийн тал дээр нь хараад байх юм. Нэг. Хоёрд болохоор төрийн худалдаа авалтыг нэмэгдүүлэх боломж байдгийм аа. Бид нар ингээд олон маш их ярьлаа. Бидэрт одоо юу хэрэгтэй вэ нөхөр? Ажил хийх шаардлагатай. Тэр шавар зурж байгаа, оёдл хийж байгаа хүнийг хараад зүгээр хажуугаар ингээ өнгөрөө явуулчих واخ. Тэр хүн бол жинхэнэ одоо улс орны хөгжүүлэхийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулж байгаа баялаг бүтээгч байхгүй. Тэрнээс биш энэ одоо гоё костюм өмсчихсэн энэ алуун шалтан гэдэг юм уу, хэн нэгэн гэдэг юм уу. Тэрийг би үгүйсэхгүй. Бид энийг өмсөхгүй байхгүй. Энийг үндэсний загвар болгож өмсөх хэрэгтэй байхгүй. Энэ чиглэлээс нь ажиллах хэрэгтэй юм. Дараагийн дугаарт нь төрийн том хөшүүрэг байгаа. Баялаг бүтээгч дэмжих цогц бодлого гэдэг. Бодлого талаасаа юу шаардлагатай байна вэ гэхээр бид ингээд төдөө орон нутгаар баялаг бүтээгч нартайгаа ингээд ажилдаг. Энд юу харагдж байна вөхөр тэд нар юу хийж байна вөхөр энэ төрийн худалдаа авалтын мөнгө байгаад байгаа маа. Жишээлбэл баялаг бүтээгч дэмжих холбооны гол одоо чухал хийсэн нэг зүйл байгаа. Сум хөгжүүлэх сангийн зээлийн комист баялаг бүтээгч төлөөлөл байна гэсэн юм тогтоол гарчихсан. Энийг очиж шалгаад үзэнгүүт нөгөө баялаг бүтээгч төлөөлөл байх ёстой хүний чинь намын нөхрийг аваад тавьсан байгаа. Тэгээд намын нөхөр нь яагаад аваад тавьчих юм бэ гэнгүүт өөрийнхөө намын улсуудыг санхүүжүүлдэг гинэ. Сум хөгжүүлэх сангаар. Ийм нэг муухай туйлширсан badаар юм одоо бодооч. Тэгээд тэр засаг дарагтай нь уулзаад ингээд ярингууд нөгөөх нь өөдөөс мэдэн бодлоод байгаа байхгүй. Шаал өөр сэдв яриад. Энэ орон нутаг сум хөгжүүлэхэд тэр сум хөгжүүлэх сангийг хөрөнгө зарцуулах хэрэгтэй байхгүй. Зориулт нь. Тэгээд нөгөөдөл нь яаж яах вэ гэхээр авчаа намын хариалаар авчингуудаа нөгөөдгөө хэрэгжүүлэхөө өөр зориултаар зарцуулчихдаг. Авахтаа болохоор үндсэн зориулт нь байж байдаг, чиглэл нь байж байдаг. Тэгээ нөгөөдгийгээ буцаагаад нөгөө төлөлт нь байдаггүй. Сая бид нар явж байхдаа юу хэлсэн бэ гэхээр тэргүүлэгчтэйгээ одоо нийгмийн хариуцлага ухамсарлаад тэр сум хөгжүүлэх сангийн зээлийн хөрөнгийг төлж чадаагүй байгаа улсуудыг шүүгэн шийдвэр гүйцэтгэх албанд нөгөө. Тэр мөнгө хөрөнгийг босгож ирж бусад баялаг бүтээгчид үйлдвэрлэлд эрхлэх, сум орон нутгаа хөгжүүлэх, аймаг орон нутгаа хөгжүүлэх, цаашлаад улс орноо хөгжүүлэх энэ мөнгө их үүсвэрийг бий болгоо. Гэдэг зүйлийг шаардлага тавьж байгаа. Дараагийн дугаарт нь аймаг орон нутгийн удирдлагатайгаа бид нар хамтарч ажиллахдаа юу хийж гэнэ вэ гэхээр саяхан баялаг бүтээгчдийн 3 дугаар одоо уулзалт зөвлөгөөнийг хийсэн. Эндээсээ шаардлага хөргүүлсэн. Ямар шаардлага хөргүүлсэн бэ гэхээр энэ агентлагийн дарга нар л байгаа. Алуун шалын томилгоо хийнэ гэхээсээ илүүтэйгээр алуун шалын томилгоо хийнгүүт нүдэн сэртэйгнээд айгүй гоё яваад байгаа байхгүй. Гэтэл тэр хүмүүсийг юу хийж чадах вэ гэдгийг хамгийн гол нь харгалзаж үзэж томилгоогоо хийн сураач. Тэгээд дараагийн дугаарт нь үр дүнгийн гэрээ байгуулахдаа ядаж нэг 10-аас 20% нь агентлагийн дарга нар хэлцээний дарга нарт хэлж байгаа шүү дээ. 10-аас 20% нь тэр төрийн мөнгийг төрийн худалдан авалт руу шилжүүлэх тэр баялаг бүтээгч дэмжих тал руу анхаарал хандуулж гэсэн шаардлагыг хөргүүлсэн байна. Энэ бол маш том төрийн бодлого болоод хөшүүрэг байгаа шүү. Энийг одоо энэ чуулга уулзалтаас
ямар нэгэн зөвлөмжүүд гарах бах, санд гарах бах. Энэ дээр та бүхэн тодорхой тусгаж энэ асуудлыг шийдвэрлэх юм бол энэ бол цаашдаа арга зам нь өөрөө тодорхой болоод ирэхээр хэрэгжүүлэлт нь өөр нь аяндаа гараад ирдэг юм байна. Тийм учраас энэ дээр нь та бүхэн анхаарал хандуулж өгөөч гэдэг зүйлийг давхар хэлмээр байгаа. Төгсгөлт нь юу хэлэх гэж байна вэ гэхээр энэ лобби бүлэг гэдэг нэг зүйл одоо энэ болигдсон сая нөгөө форумоос гарч ирсэн байна л да. Уул лобби бүлэг гэдэг чинь бол өөрсдийнхөө иерархик тэр одоо мэрэгжлийн холбоодууд тийм ээ. Дөрөв улс төрийн хүчинтэй хамтарч дэмжих тэр одоо саяын одоо жижиг дунд үйлдвэрлэл дэмжих тухай хууль шиг явах хэрэгтэй байхгүй. Манайхан яаж яах вэ гэхээр нэг сандал ширээндийг унгаах гэдэг юм уу төр зэсгийг унгаах болгонгод лобби бүлэг гэдэг. Одоо энэ лобби бүлгэнгүүд биднэрт юу тусдаг вэ гэхээр айгүй муухай балиар улс төрийн хүчин гэж хардаг байхгүй. Тэгтэл ээ чинь зөв чамаас нь аваад үлдэх юм бол лобби бүлэг гэдэг нь өөрөө их ашигн дээр төвлөрт нэгдээд тодорхой хэмжээгээр улс орны хөгжилд нэмэр болох үз энэ баг бүрэлдэхүүнийг л хамгийн гол нь хэлэх гээд байгаа байхгүй. Тийм учраас энэ чиглэлээс нь одоо төр зэсгийн удирдлагууд маань телевизээр үзэж байгаа бах. Лобби бүлгээ зөв талаас нь лобби бүлэг болгооч гэдэг зүйлийг бас давхар санал хэлье. Баярлалаа.